Миний элбэрэл гэдэг тусгай болдог хийдэг. Мэлэг сэлдэг. Талаас сэлдэг. Оломгийн тусгай нь бол хороо тэнд амьдэрдэг чинь. Элбэрэлт бол миний хамгийн анхны хүүхэд. Тэгээд анх дөнгөж 19-20-д анх хүүхэд гаргаж ирсэн. Тэгээд тухайн үед эмч танаа хүүхэд бол даавны хам шинжтэй хүүхэд байна гэдэг тухайн үед тэгж хэлжсэн. Тэгээд тухайн үед бол миний хувьд болохоор маш том шоконд орж исэн. Даавны эмгэг гэдэг нь одоохондоо учир шалтгаан нь тогтоогдоогүй байгаа. Удамшлын эмгэг гэх бас баталгаа, нотлогоо бол байхгүй. За 1000 амьд төрөл тутамд нэг төрж байгаа. Ерөнхийдөө дундаж наслалт нэг 50 орчим нас гэж үзэж байгаа. За энэ бол зүгээр нэг хөгжлийн нэг төрлийн эмгэг ямар учир шалтгаанаар яагаад даунтай болж төрөв гэдэг нарийн учир шалтгаан зөв тогтол нь бол ойлгомжгүй байгаа. Яг тэр хоромсоомынхаа талаасаа нэг илүү хоромсоом байна гэж тэрийг бол илрүүлсэн. Гэхдээ яагаад ийм илүү байгаа юм бэ гэдэг учир шалтгаан бол нарийн тогтоогдоогүй байгаа. Хамгийн нэгдүгээрт ерөнхийдөө ийм хүүхдтэй гэдэг ингээд бол нийт нийгэм маань бол намайг энэ хүүхэд би тухайн үед залуу жоохон байсан, маш жоохон байсан, залуу байсан. Тэгээд нийгэм маань энэ хүүхэд чадах болов, энэ хүүхдийг авч цааш нь амьдруулж чадах болов гэсэн тийм үгүйсгсэн тиймэрхүү байдал надад аягүй том бэрхшээл, маш хамгийн том бэрхшээл байсан. Тэгээ хоёрдугаарт миний хувьд болохоор би миний анхны хүүхэд би ерөөс анхныхаа л ээж болж байгаа тий. Тэнгүүтээ яг оюуны бэрхшээлтэй хүүхэд гэдэг чинь бас тусгай аргаар ингээд өсөж торних ёстой гэдэг тийм арга технологид би суралцах хэрэгтэй болсон. Тэр маань бас хоёр дахь чи бэрхшээл байсан. Тэгэл ер нь сэтгэлийн хат гэдэг юм л аягуулсан сурдгимчтэй эцэг эхчүүд энэ нэг хүүхдийн ардталд ганц ээж аав биш те бүхэл бүтэн гэр бүл хамаатан садан мэрэгчлэлтэнгүүд ингээд ажиллаад тэгээд энэ хүүхэд маань яг орчин үеийн нийгэмдсэн хүүхэд болж хувирж байгаа юм л та ер нь бол. Миний хамгийн дуртай тийм байгаа. Түүнэр манай дөө самдуруу тоглодог, садар тоглодог. Тэгэл нэг дээрээ нэг мөлхөцлөхөх, нэг хагас дээрээ алхаж сурах ингээл арай жирийн хүүхдүүдээс бол ерөөхдөө жоохон хоцрогдолтой. Тэгсэн мөртлөө хөгжөд яваад байдаг тийм хүүхдүүд байдаг. Тэгээд тэр болгонд сурж байгаа нь болохоор миний бол амжилт байсан. Тэрийгээр туулах нь бол надад бэрхшээл байсан гэх юм да тий. Тэгж л хэлмээр байна. Даунтай хүүхэд гэж би хэлдэг л дээ. Гэтэ яг хүүхэд ахгүй юу? Яг зүгээр л ерөөсөө л нэг өөр хүүхэд. Бид нар бүгдээрээ хоорондоо өөр байдаг тий. Яг тэр шиг л өөр хүүхдийн дундах нэг өөр хүүхэд. За яг даунтай хүүхдийн онцлог нь болохоор хүүхэд байх үедээ маш сэргэлэн цовоо. Тэг маш дуу хөгжимд дуртай. За бүжиглэх дуртай. Хүнд маш амархан дасна. Тэг хөөхөн маш царайлаг. Тэр энэ бол яг энэ эмгэгийн онцлог шинж тэмдгүүд нь байгаа. За даунтай насан туршидтын хувьд ерөнхийдөө хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хамт олонны дунд орох, хамтдаа хөдөлмөр эрхлэх. Гэтэ нэг төрлийн тогтсон хөдөлмөрийг олон давтамжтайгаар хийх боломжтой ийм онцлог бие даах бүрэн чадвартай ийм онцлогтой гэж үзэж байна. Бассейнд орохоор л ерөөсө гарахаа ячдаг. Тэгэл өөрөө ингээл айгүй дуртай. Үнэхээр дуртай. Үнэхээр тэрэн дээр сэлэл ирэхээр л ингээл өөрөө ингээд их тайвшраад тийм байдлыг анзаарагдаад байдаг байсан байхгүй тухайд. Тэгээд би яг 11 оны тэр нэг Австралийн тэр Аз намхан далайн бүсийн тэмцээн зарлагдаад тэгээд анхны хоёр хүүхдийнх нь нэг нь усан сэлдэр анхны хоёр хүүхдийнх нь нэг нь болж явж ирсэн байхгүй. Тэгээд яг ерөөсөө усан сэлдэр угаасаа л дуртай юм чинь zegвэл амжилт үзүүлсэн ч байсан үзүүлээгүй ч байсан зүгээр л оролцож байгаа нэг юм гэл явуулсан. Тэгээд нэг сарын дотор бэлдээл явуулж байгаа шүү дээ. Тэр хүүхдийг бол яах аргагүй.
Тэгэхэд ингээд нарийн ширийн зарим нэг дүрмийг мдээгүй явсан учраас нөгөө хүрэл медаль болзол хангаал буцаад өрөөд ирсэн байдаг аахгүй юу. Тэгэл тэрний дараа заа яа харахгүй л миний хүүхд одоо үнэхээр усан сэлэх дуртай юм байна гэд. Тэгэл дараагийн тусгай олимпик хүлээгээл тэгэл яг намжаа багштайгаа хамтарч одоо ингээд яг илүү энэ дээр одоо ерөөсө тагнаад явчихъя гэд. Тэгээд илүү сан сэлтийн дэмжээд тэгэл явсан та ер нь бол. 19 онд болох Абу Дабигийн тэмцээнд сонгон шалруулах тэмцээний ер нь цаг хугацаа ихсэн. Тэр үеэс нь ээжд нь эмээд нь хилээд уулзаад ер нь илбэрэлтэйгээ энэ усан сэлтээр нь чааш нь жоохон түлхүү хичээллүүлээд олимпиад ер нь зүтгүүл яасан бэ гэж санал тавиад тэгээ ер нь бэлтгэл сургалтаа эхэлсэн л дээ. Тэгээ тодорхой хэмжээнд 2-3 жил яг тамирчин гэсэн нэрийг зүгээд бэлтгэл сургалт хийсэн. Сонгон шалруулах тэмцээндээ шамжилттай оролцсон. Тэгээд Абу Дабид шамман тэгээд оролцоод амжилттай оролцоод алтан медаль авсан. Энэ наавны бэрхшээлтэй хүмүүс маань бэрхшээлхээсээ илүү энэ маань Монгол улсын иргэн юм байна. Тамирчин. Гадаад оронд очиод Монгол улсын нэрийн өмнөөс л эдгээр уралддаг. Тэгэхээр жоохон ялгаа өөрчлөлт байгаа. Тэрийг ойлгоод системтэй урт удаан хугацаанд бэлтгэл сургалт хийвэл энэ хүүхдүүд маань тамирчдууд амжилт гаргаж болдгоо гэдгийг манай илбэрэлтийн жишээл баталж байгаа юм. Ерөөсөө манай тусгайгийнхны ерөөсөө манай энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гол онцлог юу гэхээр ерөөсөө хүн байж чаддаг байхгүй юу? Хүнийг хуурна гэсэн асуудал эднэрт байдгүй. Яг л нэг юм аваараа л гэсэн бол нэгийг л авна. Хоёрыг авъя би цаашаа ингэчий гэсэн тийм илүү дутуу тийм бодол байдгүй ерөөсөө. Ерөөсөө л энэ. За эмнэлгийн зүгээс гэж ярих юм бол яг энэ бол улс орнуудын бас өөрч ирсэн одоо жишг гэх юм уу тийм ээ. Ерөнхийдөө одоо өөрчлөх шаардлагатай байгаа манад одоо яралтай хийх ёстой нэг зүйл байгаа. Даунтай хүүхэд төрлөө гэдгийг анх одоо онш дамжуулах процесс гэж байдаг. Тэгээ энэ онш дамжуулах процесст алдаа гардгийн биш байгаа гэсэн ийм одоо тайлбаруудыг мэрэгчлэтнүүд хэлдэг. За ямар алдаа гардаг вэ гэхээр анх за танд одоо танаа гэр бүлд даунтай хүүхэд төрлөө гэдгийг цаг хугацааны хувьд буруу үед дамжуулдаг. Мөн одоо гэр бүлийн бүх гишүүдийг дуудаж авчраад тайлбарлах гэсэн энэ процесс бас манад бас одоо стандарт гэх юм уу да тийм ээ зөв тогтол нарай бас хараахан гараагүй байх шиг байна. Мөн эмч маань одоо анхны оншийг тэр тухайн гэр бүлд дамжуулахдаа хөгжлийн хоцрогдлыг нь төрүүлж дамжуулах юм бол энд одоо сэтгэл зүйн хямралыг гэр бүлүүлдэд авчрах ийм магадлал өндөр. Өөрөөр хэлбэл манайд бас ийм жишгүүд их байдаг л да. За танай хүүхэд ийм эмгэгтэй төрлөө, хөгжлийн одоо бэрхшээлтэй төрлөө гэдгээ бол хэлж байгаа. Тэгэнгүүтээ ер нь бол их хэцүү шүү, удаан амьдрахгүй шүү, одоо хөгжихгүй шүү ч юм уу. Сургуульд ороход хэцүү, одоо хэл ярианы бэрхшээлтэй шүү, хөлд их удаан орно шүү гэх мэтийн одоо ур чадварын хөгжлийн хоцрогдол талын төрүүлж гэр бүлд дамжуулснаас болоод тухайн гэр бүл маш удаан одоо хугацааны явцад стрессийн ачааг үүрэх ийм магадлал өндөр. Тэгээ энэ стрессийг удаан хугацааны турш эцэг эхүүд үүрэх явцад гэр бүлүүд нөгөө тухайн даунтай төрсэн хүүхдийн хөгжил шууд оройтж эхэлдэг. Тэгээ авах арга хэмжээнүүд оройтдог. Ийм жишг бас байгаа. Энийг бас бид яаралтай өөрчлөх ёстой гэж бодож байна. Тухайн үеийн одоо 20 жилийн өмнөх одоо нийгмийн ялгаа гэх юм бол ямар ч орчин байгаагүй, мэрэгчлэнгүүд байгаагүй, ганц нэг эмч байсан баг. Тэгээд тэр хэдэн эцэг эхчүүд маань нийлээд ингээд даавны хам шинжтэй хүүхдүүд туслах сан гэж ингээд байгуулад тэгээд гаднаас мэрэгчлэнгүүд Израиль, Америк, Австрали гэл тэ хаанаас одоо хамгийн сайн мэрэгчлэнгүүд байсан тэ тэр хүмүүсүүдийг бид нар ингээд Японоос ч гэсэн бас авчирчсэн тэ. Тэгээд бид нар ингээд хамтарч ингэж мэрэгчлэнгүүдтэйгээ маш их хамтарч ажилласны үр дүн дээр яг одоо ингээд орчин үеийн одоо 20 жилийн дараах одоо ер нь бол орчин өсөж байгаа юм л да. Ер нь бол тэгээд одоо бас харцангуй мэдлэх хүмүүс маш их тодорхой хэмжээний мэдлэгтэй болцсон. Даавны хам шинж гэдэг маань одоо яг юу гэдгийг ерөөхдөө мэдсэн. Тэнгүүт
тухайн үеийн гэр бүлийн асуудлууд бол айгүй их тийм эмзэг байсан. Тэгэхэд одоогийн орчин бол бас тэр гэр бүл бас зөвлөх орчин үүсэж ийн гэдэг чинь тий эерэг юмнууд маш их болцсон. Тэгээд тэрэнд бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Яг бэлтгэл сургуулийн онцлог хэр нэг тийм сүртэй юм байдгүй. Ерөөсө гарддаг байхгүй. Ерөөсө бүх юм за хөлөө инг гараа инг хэлхээсээ илүү хийж үзүүлэх харааныгоо тогтоолтоор ерөнхийдөө явахд арай илүү үр дүнд хүрчээдэг. Одоо гар чи ингэж хөлнө гэсэн бол гарын энд авчираад одоо ингээл тэрийг хэдэн мянган удаа хийлгэж шившин тэрийгэ хийгээд дөхүүлэн тэгэн удаа хэдэн сар болно тэрийгээ 6 сарч болж магадгүй тэгээ явж итэл аяндаа тэр чинь хүн юм чинь нөгөө хөдөлгөөн нарай нэг хүний нүдэнд харагдахаар ер нь сэлэхэд дургшаа байхаар яг тийм болоод ирдэг байхгүй. Тэгэн гол нөгөө дараагийн юмнуудын заагаал зөвшрүүлэл алдаа юмсаад ингэсээр хагаал тэр сэлэлтэнд хүрдэг байхгүй юу. Генээс юм уу одоо гений ямар нэгэн эмгэг юм уу гэж олон гэр бүлүүд асуудаг л да. Тэгээ яг энэ асуултыг асуухаас өмнө гэр бүлдээ аль хэзээний маргаан үүсчихсэн ирдэг. Одоо танай талын болов манай талын болов манай удамд ийм одоо хүүхэд хизээч өмнө төрж байгаагүй. Тэгэхээр танаа тал байсан гэдгийг одоо бид нар мдээгүй байна ч юм уу. Ийм одоо хардах юм уу тийм ээ. Ийм үзэгдлүүд бол ихэнх гэр бүлүүдэд бол тохиолддог. За энэ бол ямар нэгэн байдлаар одоо бидний одоо уламжлалаараа үзэж ирсэн шиг архины хамаарал ч юм уу, тамхины хамаарал ч юм уу, эсвэл удамшилд оюуны бэрхшээлтэй хүүхэд байсан учраас одоо даавнтай эмгэг манай талд төрчихлөө ч юм уу. Ийм нотлохоо бол одоо хаанч байхгүй байх. Гэр бүлүүдтэй ярилцахад ийм асуудлуудыг тавьдаг. Яагаад заавал манайд юм бэ? Би ер нь яавал дээр вэ? Би ер нь одоо гинт өгчвөл энэ хүүхд яана? Эсвэл би ер нь ямар буруу зүйл хийсэн юм бэ гэж. Тэр энэ бүх одоо юм нэг юм тойрог дотор ингээ энэ бүх асуултуудын дотор нь өөрөө орчдөг. Тэгээ эндээс гарахын тулд хугацаа их алддаг учраас эмнэлгийн зүгээс, боловсролын байгууллагуудын зүгээс, нийгмийн зүгээс сэтгэл зүйн тусламж дэмжлэг, боловсролын тусламж дэмжлэг, эрүүл мэндийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа. Энэ одоо тойрог дотроос гэр бүлээ гаргахын тулд за дан ганц тэр гэр бүл энэ хүүхдийг тусаж авах юм биш. Тухайн одоо эцэг эхийн хамаарал бүхий ээж аав, хамаатан садан бүгд одоо хамтран хүүхдээ өсгөх хэрэгтэй. Мөн дээрэс нь одоо дэгэн бол төрөнгүүтээ гаднах төрхөөрөө онцлогдох боломжтой ийм эмгэг байдаг учраас эрт онцлогоо бол харьцангуй эрт хийгддгээр онцлог. Тэгэхээр эрт онцлогоо хийгдсэн байгаа тохиолдолд эрт тусламж үйлчилгээ шаардлагатай болно. Үүнд нь юу ордог юм бэ гэхээр хил засал, хөдөлгөөн засал, за хөдөлмөр засал буюу ахуй засал хэрхэн одоо хөгжлийн хоцрогдлыг нь дэмжих вэ гэдэг энэ багийн ажиллагаа яаралтай хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энийг одоо гэр бүлийн зүгээс, нийгмийн зүгээс хамтарсан тусламж үйлчилгээ гэдэг ийм одоо систем рүү хүүхдээ хүлээгээд авах юм бол энэ бол тийм ч одоо хүнд ойлгоход хэцүү ийм эмгэг бол биш юм. Яг ийм төрлийн хүүхдүүд болохоор хөгжлөөрөө ялгаатай. Хөгжлийн бэрхшээлтэй биш. Хөгжлөөрөө ялгаатай гэж бод илүү би хэлмээр санагддаг байхгүй. Яагаад тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй гэх юм бол одоо зүгээр энгийн хүн ч гэсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй болох бас хандлагатай байдаг байхгүй. Ер нь бол одоо орчин үеийн нийгэм маань өөрөө хүмүүсийг одоо ийм хөгжлийн одоо оюуны бэрхшээлтэй хүүхдүүдээ оюунаараа ялгаатай гэж яригдчихэж байгаа тийм. Илүү зөвөр ярих юм бол ийм хүүхдүүдийг ингээд ялгаж царлахаж харьцаж байгаа маань өөрөө хөгжлийн бэрхшээл болчихж байгаа байхгүй юу? Яг тийм үү. Тэгэхээр одоо ийм хүүхдүүд маань өөрөө үнэхээр амьдарч байгаа бол амьдарч байгаа нийгмийн нэг хэсэг маань яахаргүй юм уу? Бид нар өөрсдөө яг энэ хүүхдүүдийг одоо хөгжүүлээд ингээд нийгэмшээд ингээд дотороо төлөөд ингээд хөдөлмөр эрхлээд явж байгаа ийм хүүхдүүдийг ялгаад байгаа нийгэм маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа байхгүй юу? Ер нь бол тэрнээс биш одоо миний хүүхд одоо бидний одоо энэ
одоо ингээд энэ хүүхдүүдтэйгээ өсгөөд ингээд нийгэмшүүлээд байгаа асуудал бол ерөөсөө хөгжлийн бэрхшээл гэж биш л гэж бодож байна. Тий.